Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд өрнөсөн 7 хоногийн үйл явдлын тайван. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Стандарт Экспресс CVS хувьцаат компани хоол боловсруулах үйлдвэрт ажиллалаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх хүнсний манлай үйлдвэр Транстрейд компанид ажиллалаа. Сабаглабодын шинэ гандаг компани нь 3 хүртэлх тонн даацтай зөөлөн шуудаа үйлдвэрлэх оёдлын иж бүрэн үйлдвэр юм. Жилд 200 мянган хүн даацын шуудаа үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 28 мэргэжилтэй боловсон хүчин ажиллаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Бат Эрдэнэ ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөгтэй баяр нар үндэсний үйлдвэрлэгч Nord Road компанид ажиллалаа. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөгтэй баяр үндэсний үйлдвэрлэгч Monlevel компани үйлдвэрт ажиллалаа.